газрын тас боловсруулах үйлдвэртэй холбоотой хамгийн сүүлийн одоо явцын мэдээллүүдийг харах юм бол ерөнхийдөө 2028 онд ашиглалтанд орно гэсэн юм хүлээлт байж байгаа олон нийтийн зүгээс мөн одоо засгийн газрын зүгээс те. Тэгэхээр одоо төслийн явц юу нь яг ямар байна? За энэ төсөл яг өнөөдрийг хүртэл ийм хэмжээнд амжилттай хэрэгжихэд нөлөөлсөн гол одоо хүчин зүйл эдгээрийг бас товчхон дурдахгүй. За Монгол улсад анх удаа нефт химийн салбарын суурийг тавьж байгаа газрын тас боловсруулах үйлдвэр техник эдийн засгийн үндэслэл нь 19 оны гэхээр одоо бэлэн болоод Монгол улсад үр өгөөжтэй, ашигтай нийгмийн эдийн засгийн үр ашигтай юм байна гэж одоо дүгнэлт гараад засгийн газраас энэ төслийг хэрэгжүүлэхээр шийдвэрсэн. Төсөл ийм том хэмжээний аж үйлдвэрийн төслийг хэрэгжүүлж эхлэхэд бол хамгийн түрүүнд одоо төслийн менежментийн зөвлөх буюу зураг төсөл хийх тийм ээ, энэ төслийг цаашид бас өдөртөн зохион байгуулахад бидний зүгээс бас одоо бидэнд дэмжлэг үзүүлэх баг хэрэгтэй байдаг. Ингээд өөрөөр хэлбэл 2019 оноос эхэлж энэ төслийн инженерчлэлийн ажил эхэлсэн. Инженерчлэлийн ажил эхэлнэ гэдэг нь яг төсөл одоо бодиттой хэрэгжиж эхлэх гэсэн. Энэ бол техник эдийн засгийн үндэслэлээс ондоо мөн наривчлсан зураг төслөөс ондоо энэ хоёрын завсрын ийм одоо үе шат байгаа. За ингээд төсөл маань Монгол улсад цоо шинээр аж үйлдвэрийн төсөл хэрэгжиж байгаа учраас бас хууль эрх зүйн орчин өшөө одоо манай төр засгийн төрийн одоо зөвшөөрөл юу энэ төр олгодог одоо зураг төсөл баталдаг гэх мэтчлэн энэ эрх зүйн орчин бас тодорхойгүй энэ байсан. За Монгол улсын их хурлаас газрын төслийн үйлдвэрийг дэмжих тухай хууль баталж түүний дагсан журмыг засгийн газрын тогтоолоор баталсны бас ачаар энэ төсөлд зарим нэг одоо тохиолдож болох байсан саад бэрхшээлийг бол одоо бас бид нэр амжилттай даван туулсан. Гэхдээ энэ төсөл маань ер нь мега төсөл шүү дээ тийм үү? Мега төсөл гэж одоо юу гэдгийг нэг тийм мега төсөл гэдэг бол саяхан бол 500 сая доллар байсан. Одоо бол 1 тэрбум доллароос дээш үнийн дүнтэй олон одоо жилийн турш хэрэгждэг олон салбарт дамнсан. Гэхдээ алс хэттэй аливаа улс орны нийгмийн эдийн засагт өндөр ач холбогдолтой мөн одоо өөрчлөлт авчирдаг ийм төслийг бол мега төсөл гэж хэлж байгаа. Энэ манай газрын төсний үйлдвэр бол Монгол улсыг төлж чадхууны хараат байдлаас гаргахад чухал ач холбогдолтой стратегийн төсөл нь бол одоо хүн болгон ойлгож байгаа. За ер нь газрын тас боловсруулах үйлдвэр байгуулна гэдэг бол төвөгтэй. За бид нар анх бол тэзүү батлагдахад энэ төслийн одоо нийт үртэг бол 1.2 тэрбум гаруй ам доллар байсан. Одоо бол тэрбум 650 болсон гэж юм. Тэгэхээр ер нь зардлын хэтрэл за 20 орчим хувьтай байгаа юм байна. За ер нь одоо энд одоо ковидоос шалтгаалсан нөлөөлөл хэр өндөр хувьтай вэ? Одоо яг гадаад зах зээл дээр явагдаж байгаа геополитикийн нөхцөл байдлаас шалтгаалсан эдгээр одоо зардлын өсөлтүүд хэр одоо өндөр хувьтай байна? Нөлөөлөл. За 30 орчим 17-8 оны үнээр хийсэн тооцоо шүү дээ тийм үү. Тэгээ 19 онд бодлогдож байгаа байхгүй юу. Тэгээ тэр одоо 17-8 оны зах зээлийн үнээр тооцоод гарсан үнийн дүн бол тэрбум 236 одоо тэрбум 30 орчим хувиар 30 гаруй хувиар өссөн. Ер нь бол жил болгон өссөн шүү дээ. Тийм Nielsen Far тийм factory байгаа шүү дээ тийм үү. Одоо индекс байдаг жил болгон өссөн. Гэхдээ бид бол энийг хамгийн багаар өсгөхөд маш их өвчин чармаалт гаргасан. Гэхдээ энэ өсөлт чинь зүгээр л одоо дэлхийн зах зээл дээр үүссэн үнийн өсөлтөөс болоод болцсон юм биш. Ер нь 50 нь бол технологийн шийдэлтэй холбоотой. 50 нь бол ялцчихгүй үнэтэй холбоотой. 50 технологийн шийдэл гэдэг чинь бид нар энэ улсад ганцхан байгаа үйлдвэрийг манай улсад энэ үйлдвэрт ямар нэгэн тохиолдоход одоо эд ангийн ч юм уу ханган нийлүүлэх тийм юу үйлдвэр байхгүй шүү. Тэгэхээр төвөгшлийг хамгийн одоо боломжийн хэрээр бууруулах, хамгийн удаан эдлэгээтэй байх тийм ээ. Бид нар одоо энэ үйлдвэрийг хамгийн удаан хугацаанд яаж найдвартай ажиллуулж болох уу гэдэг дээр ерөнхийдөө дандаа л эрсдэл байхгүй. Эрсдэл гэдэг бол одоо бид нэр үйлдвэрийн төлөвлөлтийн үед бол яавал эрсдлийг хамгийн боломжийн хэрээр бууруулах вэ гэдэг дээр инженерийн шийдлүүд ирж байгаа. Гэхдээ дээд зэргийн инженерчлэх юм бол бид нар эдийн засгаа бодох хэрэгтэй. Ер нь инженер гэдэг бол инженерчлэл хөрөнгө санхүү хоёрын хооронд нь огтлцлын цэг буюу оновчлыг олохыг л бид нар одоо энэ инженерийн ажлууд хийгээд байгаа шүү дээ. Энэ олон жил чинь тийм ээ. Тэгэхээр ковид цар тахал бол нөлөөсөн үгүй нөлөөсөн. Гэхдээ энэ бол бага. Тийм ээ бага. Эртээ тэргүй одоо энэ ер нь манай Монголын усын төсвөр хийгдэж байгаа одоо бид нараас бус төслөөр хэрэгжүүлдэг шүү дээ. Тэгэхэд 2019 оныхоос болол 18-9 оны үеийн төслүүд бол хоёр дахин өсөж байна. Өөрөөр хэлбэл тийм ээ одоо 100 өссөн юм үзүүлэлт. Манайх бол
30 гаруй хувиар өссөн. Энэ дээр бол энэтхэгийн одоо энэ ерөнхий гүйцэтгэгчд бас би талархал илэрхийлье гэж бодож байна. Энэ гашрамд. Яг тэгэхээр энэ хүмүүсийн чи одоо 2 3 дугаар багц ажилд өгсөн. Үнийн дүн 2022 онд одоогоос 4 жилийн өмнө тооцоолж өгч ирсэн үнүүд байгаа шүү дээ. Гэтэл өнөөдөр хүртэл нэг ч одоо доллараар үнийн дүнгээ өсгөөгүй ингээл явж байгаа. Гэтэл одоо энэ террор мөрөчин хэцүү л болж шүү дээ. Бид нэр одоо энэ Арабын тэнгисээс том тоног төхөөрөмжүүд зөөж байна. Мумбай эд чинь Хормузын хоолойд амар ойрхон шүү дээ. Тин чи ингээд усан онгоцнуудын бөөгнөр л болцсон. Одоо бид нар ачна гэсэн хугацаанаас 2 3 сар хоцорч ачиж байна. Тийм үү? Одоо энэ том төхөөрөмж ачсан одоо усан онгоцнууд замдаа явж байгаа. Тэгэхээр төлбөр өндөр болсон байна. Тэрнээс ч юм болоо зах зээл чинь ингээл хаана л одоо тийм эрэлт нийлүүлэлтийн одоо тийм үү нэг доголдол гарах юм бол одоо үнэ өсгөөл ийм хэцүү болж байгаа. Иймэрхүү тэгтээ тэглээгээд та нар одоо энэ бүхэл үнийн дүнтэй EPC гэрээ учраас энэ одоо эрсдэл юугаа өөрсдөө хариуцаад яваа гэж яатсан байж байгаа л та. Одоо энэ гадаадад яг ийм төрлийн нийт хэмжээний аж үйлдвэрийн одоо энэ үйлдвэр ингээ баригдахад дагаж мөрддөг стандартууд байна. Тийм ээ? Зураг төсөл, инженерчлэл, барилга угсралт, үйл ажиллагаа. Тэгэхэд энэ юмны дагуу явагдаж байгаа хгүй манай үйлдвэрч яг олон улсын стандартын дагуу. Тэр одоо энэ гүйцэтгэж байгаа компани жишээ нь Сауди Араб ч юм уу нэг төсөл хэрэгжүүлэхэд одоо төрийн байгууллагын зургийг хянана гэдэг юм уу те. Ийм дээр ингэж одоо жил 2 жилээр ингэ барьдаг юм байдгүй байхгүй. Энийг бид нар урьдчилж харсангүй. Өөрчилж харж чадахгүй яг тодорхой хэмжээний эрсдлүүд бол байсан. Мэдчихсэн. Гэхдээ манай засгийн газрын төсөл Монголын ард түмэн бүгдээрээ хүсэж байгаа энэ ажил ийм юмнаас болж л их цаг хугацаа алдах юм байна да гэдгийг мэдсэнгүү. Төсөл нь нэг зүйлийг маш товчхон асууя. За одоо та бол мэдээж төсөл хэрэгжүүлж байгаа тий удирдлага за цаашдаа төсөл хэрэгжээд бүрэн ашиглалтанд орох үед энэ одоо үйлдвэрийг ямар түүхий дээр хангах вэ гэдэг асуудал олон нийтийн дунд бол яригадаад эхэлсэн явж байна. Тэгэхээр та бас түрүүн хэлж байгаа төвөгшлийг бууруулах за технологийн шийдлүүдийг бол энэ хугацаанд хийсэ. За ер нь одоо технологийн шийдлүүд дээр бол маш одоо сайн одоо цагаа зарцуулсан гэж. Тэгэхээр ер нь цаашдаа энэ төсөл амжилттай хэрэгжихэд түүхэд за тэгээд одоогийн Монгол улсын одоо мега төсөлд одоо хандж байгаа хандлага те төслийн сургамж энэ бүхэн яг яаж нөлөөлөх вэ? За яг хоо төр засгаас мега төсөлд хандж байгаа хандлага бол өөрчлөгдсөн. Одоо энэ төслийг энэ хэрэггүй юм байна, энэ болохгүй юм байна, ингэдэг хүн бол би бол манай төр засагт байхгүй болсон гэж би боддог. Яг мэдээж анхан бол эсэргүүцэжсэн болгоомжилжсэн хүмүүс бол байгаа шүү дээ. Гэхдээ энэ төсөл чи одоо тэгэж нэг юм юу гэдэг цаг үеийн шаардлагаар бол тодорхой болж байна тий. Бас ингээд дагуулах шөмжил баг юм да. Ямар нэгэн одоо сөрөг юм алга энд чин авилга тийм үү хэл агууч юм иймэрхүү юм алга энэ чин одоо яг цэвэр одоо хэрэгжүүлж байгаа хгүй яг ном журмын дагуу. Тэгэхээр энийг ингээ эсэргүүцээд ингээд одоо нүдэнд харагдаж гарт баригдах болсон. Энэ түүхий гэдэг асуудал бол энэ бидний хамгийн том өвчтөй зэг болчиход байна. Энэ дээр манай төр засаг одоо маш дээгүүр төвшөнд яаралтай арга хэмжээ авахгүй. Энийг бол бид нэр бол уулын төсөл хэрэгжүүлэгч компани бол бид нэр үйлдвэр бариад ашиглалтанд оруулах үүрэгтэй. Энэ үйлдвэрийн төслийн ерөнхий концепт төлөвлөгөөч нь тухайн үед манайд газрын төсний олборлолт одоо ч хүртэл явуулж байгаа. Бүгд найрамдах Хятад ард улсын PetroChina компани 2 газрын төсний ордын тосыг боловсруулахаар концепттэй байхгүй. Яагаад тийм юм гэхээр 12 онд төлөвлөгөө батлуулсан байгаа тэр хүмүүс олборлолтын. Тэгэхэд бид Монгол улсад 1.6 сая тонн тос бол олон жилийн турш доктортой олборлоно гэсэн юм батлуулсан байна шүү дээ эрх бүхий байгууллагаар. 12 онд тий. Тэгээд тэр чи яг ингээ өсөөд 16-7 онд 1.2 сая тонн төрж ирсэн. За ингээд энэ өгөгдөл дээр чинь суурлаад манай засгийн газар гадаадаас одоо энэ зээл аваад өөрийнхөө дотоодын түл шатхууны асуудлыг шийдвэрлэхээр өөрийнхөө дотоодын түүхийн эдийг одоо боловсруулж нэмэн өртөгшин гэсэн эцсийн бүтээгдэхүүн болгож гаргах олон жилийн одоо зорилтоо хэрэгжүүлэхээр энэ төслийг хэрэгжүүлж эхэлсэн байна. За төсөл хэрэгжээд амжилттай болохын хэрээр олборлолт буурсан. Тэр бол үнэн. За энэ дээр бол одоо манай төр засгийн байгууллага, манай салбарын сайд, манай ерөнхий сайдын тэр бол би ажиллаж байгаа гэж ойлгож байгаа. Үйлдвэр ашиглалтанд орох тунд өгч байна. Тийм ээ. Бидний хувьд бол хамгийн эмзэг асуудал ч наач болчиход байна шүү дээ. Энэ арай хийж барьсан тийм үү энэ үйлдвэр. Энэ чи ганцхан бид нар ард нь чи энтхийн засгийн газар харж байна. Тийм ээ. Энэ олон хүний
хүчин чармайлтай босч байгаа нөлдөр одоо юу гэдэг түүхий дээр дутагдах гэхээс бидэрт бол үнэхээр санаа зовж байгаа. За зарим хүмүүс бол одоо ингээд Монголын нутаг дэвсгэр дээрх олборлолт буурч байгаа ч гэсэн гаднаас одоо түүхийд авчна гэж ярьж байгаа. Би бол яг тодорхой хэмжээгээр бол багахан хувийг Оросын холбооны улсаас бол төсөөлж байгаа. А бусдыг бол би төсөөлөх байгаа. Яаж тийм ээ? Манай газар зүйн байршил ямар үлээ? Өргөн уудам нутагтай. Дэд бүтц гэдэг юм чинь хамгийн чухал байдаг. Энэ түүхийдийг бол зөвхөн одоо масс буюу овор их хэмжээгээр тээвэрлдэг тээврийн хэрэгслэр тэр нь их газарт дамжуулах олоогоор одоо далайн тээвэртэй бомбтой газар бол далайн тээврээр тээвэрлдэг. Тэгжиж үр ашигтай байдаг. Тэгэхээр одоо бид нэр хаанаас яаж тийм ээ? Тэгэхээр бид нэр өөрсдийнхөө дотоодын нөөц болцоог би бол илүү ашигламаар байна гэж бодож байна. Хоёрдугаарт одоо тэр нь олборлолт явуулж байгаа өндөр мэргэжлийн хятадын тэр компанитай одоо бас одоо ярилцээ хийж асуудал байвал шийдвэрлэж энэ үйлдвэрийг одоо ашиглалтанд ороход 2 жил хагасын дотор энэ асуудлыг шуурхай шийдэхгүй бол одоо болохоор альчсан.